За ингээд шаруугаа нүр бүхтүүдтэй нийт сумынхаа иргэд хөдөлмөрчдийн өмнөөс нүр бүхтэн хасаачдын ажил амьдрал бүхтэн эрүүлэнхий хүсээрөөгөө эпергоно охин тайрч ирж батулъя. Энд хүрэлцэн ирсэн унган нухгийн ураг төрөнд ахыг ич дүүнэр найз нөхдийнхаа энэ орын амар амгалан айлтан мэдчихлээ. Онгод ургийн наадмыг санаачилсан алтан гэрлийн бэх учир ургийн наадмыг зохион байгуулахад түн тусалцаа үзүүл дэмждэг сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн дарга сумын засаг даргын тамгын газрын хамт олонд гүн талархал илэрхийлье. Ингээд би өөрийн ураг төрлийг товчхон танилцуулъя да. Бидний өвөг удааны дэчин Цэцэн аймгийн Бишрэлбэлийн хөшөө одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын суманд 1880 онд төрсөн. Тэр үеийн засаг захиргааны оны шийдвэрээр ашиг 3 харуул томилогдсон хуучин Цэцэн аймгийн Хөвчин Жолонгийн хөшөө одоогийн Хинсээ аймгийн Батчират сумын нутаг 3 харуул очиж суурьсан юм аа. Бидний аав Дэчингийн шарун Хасан Цэцэн аймгийн Жонвангийн хөшөө одоогийн Батчират сумын нутагт ашиг 3 харуул ард Дэчингийн 3 дахь болон төрсөн. Аав ээжийн хамт мал маллахын зэрэгцээ харуулын малын зүтгэж байсан гэдэг. 1933 онд бидний ээж Дархан чайгийн гарваатай гэр бүл болж 15 хүүхэд төрүүлснээс 11 тун өссөн. Аавын маань адуу ихтэйгээр нутаг усандаа нэртэй байсан бөгөөд манай аав ч гэсэн адуу олонтой авартай айл байсан. Ашиг 3 харуулын цуутай ажнаа хар халзан назраг түүний үр хар халзан мөр байсан гэдэг. Одоо ч үр удам дурдсаар байна. Тухайлбал өмнө дэлгэр сумын харьяат Цэнд гомбын болд гэдэг хүнд хурдан хар азарны маань 6 дахь үе одоо уртл хурдсаар байна. Аавынхаа тухай товч дурдхад ийм байна. Одоо аавынхаа удмыг залгасан 6 хүү ураг хэлсэн 4 охиноос нь салгарлсан 44 айл 5 үеийг хамарсан 160 хүн аавынхаа галбалтыг бадраасаар юм аа. Бидний томог яндаг. Бидний томыг хамсрын. Найдын сэрэн. Барилчги. За дүү дамсан бүр одоо хүн хараад нэр жамжаагүй. Дүү дандан бүр. Манай хамгийн багтуу эрдэн хам. Ингээд төрсөн яриад байна. За бид сумын төв байрлажсэн суургыг шинчилж бас зорж